2024 оны байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1,768,000 гаруй хүмүүс оршин сууж байгаа билээ. Ийм учраас өдгөө Улаанбаатар хот Монгол Улсын бүх томоохон улс төр, соёл, санхүү, боловсролын төвөд төвлөрсөн метрополис хот болон өргөцсөөр байна. Гэсэн ч Улаанбаатар хотын хүн амын эрчимтэй өсгөн хэрээр Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн асуудлууд хүчтэй өндөгцөөр байна. Тухайлбал өнөөдөр Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаагаас үүдээд авто замын төвжирлээс эхлүүлээд агаарын бохирдол, хөрсний бохирдол, хэд төвлөрөл ба газар зохион байгуулалтын алдаа гэх мэтчлэн олон асуудлууд үүсэж байгаа байлээ. Тийм болохоор энэ удаагийн дугаараараа бид Улаанбаатар хот болон Монгол улсад үүсэдүү төлөвлөлтийн асуудлыг хөнтөөр бэлтгээд байна. Та бүхэн бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа мартаоцай. Улаанбаатар хотын түүхэн 386 жилийн өмнө 1639 онд өндөргийн занаа үзрийг өргөмжснөөс эхэлтэй ажээ. Улаанбаатар хот наах нүүдлийн хот байсан бөгөөд 1639 оноос хойш нийт 29 удаа нүүдэлсний дараагаар 1778 онд Алтан дэвшин хөндөө буюу өнөөгийн Улаанбаатар хот байгаа газар ирэн суурьшжээ. Ийхүү үүнээс хойш Улаанбаатар хот өргөжин, өргөө, хүрээ, номын хүрээ, их хүрээ зэрэг нэршлиг авсаар 1924 онд өнөөгийн Улаанбаатар хэмээх нэрийг авчээ. Ингээд 1924 оноос Улаанбаатар хот Монгол улсын нийслэл болон тасралтгүй хөгжсөөр өдгөө Монгол улсын хамгийн том хот болон хөгжиж. Улаанбаатар хот нь Туул, Сэлб, Дундгол гэсэн 3 голтой, Богдхан уул, Сонгон хайрхан, Чингэлтэй, Баян зүрх гэсэн 4 уулын дунд байршдаг үлээ. Улаанбаатар хот нь 1935 онд ердөө 10,385 хүнтэй байснаас өнөөдрийн байдлаар нийтдээ 1,768,151 гаруй хүнтэй болж ердөө 9 жилийн дотор хүн ам нь эрчимтэй өссөн байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хамгийн анх 1954 онд гаргаж ирсэн ба хожим нь 1961 он, 1976 он, 1986 онуудад нэмж тодтогсон байдаг. Өдгөө Улаанбаатар хот нь 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баримталж явдаг. Улаанбаатар хот нь анхлан төлөвлөгдөх үедээ 600,000 гаруй хүн ам зориулан төлөвлөгдсөн байдаг ч өнөөдрийн байдлаар энэхүү хүн амын дац нь 3 дахин хэтэрч Улаанбаатар хотод хэд хэдэн томоохон төлөвлөлтийн асуудал үүсэж байна. Жишээлбэл Улаанбаатар хотын хүн ам нь өндөр барилгаас үүдэж цахилгаан, цэвэр ус, газар төлөвлөлт, түгжирлэхэд олон давар асуудлууд өнөөдөр бид бүхний толгойн өвчин болоод байгаа нь нууц шүлээ. Тиймээс одоо дараагийн хэсгээрээ уг асуудлыг нэг бүрчлэн авч үзье. Анх 1990 оны нийгмийн шилжилтийн үед Улаанбаатар хотод 586,000 оршин суугчтай байсан ч ердөө 8 жилийн дотор энэ тоо эрс өсөж 685,000 болсон байдаг. Үүний голох шалтгаан нь орон нутаг дахь ард иргэдийн амжиргааны төвшин бөгөөд хөдөө иргэд мөнгөн орлого олох боломж хязгаарлагдмал болох болон янз бүрийн байгалийн гамшигаас үүдэн мал хөрөнгө алдснаар Улаанбаатар хот руу олноор шилжин суурьсан байдаг. Ийхүү Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдэл нэмэгдгийн ирээр Улаанбаатар хотыг тойрон гэр хорооллууд үүсэж эхэлсэн бөгөөд чухам энэ үеэс эхлээд Улаанбаатар хот агаарын бохирдолтой болж эхэлжээ. Хэдийгээр зуны үйлрэл Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангуй хувийн байдаг ч өвлийн эд хүүтэн үеэр Улаанбаатар хот утаагаар дурж ард иргэдийн эрүүл мэндэд маш томоохон аюул тулгардаг. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нэг талаас нь хот төлөвлөлтийн асуудалтай шууд холбоотой бөгөөд гэр хорооллын айл өрхөд дэд бүтцэн шийдлгэн улмаас нүүрстүүлж нөхөн жорлон хотын улмаас өнөөдөр Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол тун аюултай хэмжээнд хүрээд байна. Гэр хорооллын зуухнуудаас гарсан утаа нийт бохирдлын 80% бүрдүүлдэг бөгөөд үүн дээр нэмээд автомашины яндангаас гарах утаач тодорхой хувийг бүрдүүлдэг. Өдгөө Улаанбаатар хотод нийтдээ 310,000-аас 680,000 хүртэлх нөхөн жорлон бие хэмээн үүсдэг бөгөөд эдгээр нөхөн жорлонгууд нь гэр хорооллын бүсэд гочлон байдаг. Үүнээс үүдэж Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хөрсний бохирдол асар өндөр хэмжээнд хүрч Улаанбаатарчуудын унтны их уср болсон гүний усыг бохирдуулж усны чанарт ноцтойгоор нөлөөлдөг. Хөрсний бохирдлоос үүдэж олон нийтийн дунд талдар төвчин хурдтай дарахдаг бөгөөд зун болгон ордог ширүүн борооноос үүдэлтэй үеэр Улаанбаатар хотын хөрсөгч мөн төр чигээр нь бохирдуулдаг. Иймд Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдол нь алдаатай буруу хот төлөвлөлтөс шууд хамааралтай бөгөөд үүний шийдэл нь зөв нэгдсэн төлөвлөлттэй зохион байгуулалт юм. Хэрэг төр засгаас оновчтой бодлого явуулж Улаанбаатар хотын гэр хорооллыг ойрын 20 жилийн дотор орон суучлал чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 30-50% буурах боломжтой ажээ. Тэгвэл үүнээс өөр шийдэл нь Улаанбаатар хотын төлөвлөлийг сааруулах бөгөөд Улаанбаатар хотоос өөр томоохон суурьшлийн бүсүүдийг барьснаар төвлөрөл саарч түүнийг дагсан олон асуудлууд үгүй болох боломжтой. Харин тэдгээр олон асуудлын нэг нь автомашины төвжирэл юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэг хүн жилд 717 цаг буюу нийт 30 хоногийн төвжирэн зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Өдгөө Улаанбаатар хот нь нийт 700,000 гаруй автомашинтай бөгөөд энэ тоо жил бүр 47,000-аар нэмэгдэж байдаг гэж та бодоод үзтээ. Үүнээс үүдээд Улаанбаатар хотын замууд нь оргил ачааллын цагаар тэг зогсолтонд орж нэг машины дундаж хурд нь 9 км цаг хүртэл буурдаг байна. Тэгвэл Улаанбаатар хотын төвжирлийн асуудал мөн алдаатай хот төлөвлөлтөөс үүдэлтэй бөгөөд хүн амын тоо их байж зам талбай бага тусам Улаанбаатар хот төвжирэлдээ улам авцаар л байна. Өдгөө Улаанбаатар хотод 700,000 гаруй автомашин байгаа ч ганц л гол төв зам байгаа нь төвжирлийн үндсэн шалтгаан бөгөөд өнгөрсөн жилүүдэд автомашины тоо огцом өсөж байхад автозамын урт нь ердөө 19% л өссөн байдаг. Дээрээс нь Улаанбаатар хотын үйлчлэгийн цэгүүд нэг газар төлөрсөн байдаг нь төвжирэлд нөлөөлдөг ба хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн байршил, нийтийн тээврийн хүртээмж, дугуйн зам байхгүй зэргээс үүдэж Улаанбаатарчууд өдөртөө зөвхөн 1-2 цагийг төвжирэнд өнгөрүүлж байна. Иймд Улаанбаатар хотын зүгээс яаралтай зохицуулт хийж, нийтийн тээвэр болон бус тээврийн хэрэгслүүдийг хүртээмжтэй болгож, шинээр зам тавин, зөв төлөвлөлтийн шийдийг гаргаж ирэхгүй бол нэг л мэтгэд Улаанбаатар хотын иргэд зам дээр таг гацх эрсдэл үүсжээ. Гэвч зам тавихад учиртай. Учир нь өнөөдөр
өнөөдөр Улаанбаатар хот аль хэдийн бетонын ширэнгээр дүүрсэн байгаа шүү дээ. Улаанбаатар хот нь 1990-ад онд 21 томоохон орон сууцны хорооллоос бүрдсэн цогц төлөвлөлтийн системтэй байлаа. Гэсэн ч ердөө сүүлийн 20 жилийн дотор энэхүү байдал нь тэр чигтээ эвдэгдэж өдгөө Улаанбаатар хот бетонын барилгуудаар дүүрсэн билээ. Улаанбаатар хотод өндөр жилийн барилгууд улам их зай завсаргүй чивжин баригдсаар байна. Үүнээс үүдэж Улаанбаатарчуудад чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж хязгаарлагдаж, авто замын хэрэгцээ дутагдаж, заримдаа бүр хөлөөрөө алхахад хүртэл төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэхин тулд дахиад л зөв төлөвлөлт, бодлого төлөвлөгөө шаардлагатай бөгөөд хэрв энэхүү асуудлыг мөн шийдэж чадахгүй бол Улаанбаатар хотын иргэд хот дотроо өндөр барилгуудаар хашигдах нөхцөл байдал үүсчээ. Тэгвэл та энэхүү төлөвлөлт муутай цор ганц хоттоо хэрхэн амар тайван оршин суух вэ? Үүнд нэг гаргалгаа биш үү. Улаанбаатар хотчиг төлөвлөлт муутай бүхий л үйлчлэгээ нэг дор төвлөрсөн хотод амьдрах байршил нь чухал байдаг. Тэгвэл хотын төвөөс 800 м-ийн зайд хотын түүх дурсгалын бүсэд амьдарч бүхий л ажил амьдралаа зохицуулдаг гэвэл яах вэ? Үүнийг Monastery Tower танд санал болгож байна. Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Monastery Tower нь таны амьдралд ажил ба амралт, хотын завгүй хэв маяг болоод дотоод тайвшрал, амар амгалангийн тэнцвэрийг бүрдүүлж чадах билээ. Monastery Tower нь үйлчилгээ, орон сууцны төвлөрсөн зохион байгуулалттай ба олон улсын практик нийцсэн зөв өрөөний төлөвлөлттэй. Улаанбаатар хотод цөөн үлдсэн нам гүн амгалан бүсэд байрших бөгөөд нийтдээ 3150 м2 талбайд 40% нь барилга, 60% нь ногоон байгууламжаас бүрдсэн бүрэн цутгамал ба шилэн болон металл фасадтай, доод 2 давхар нь үйлчлэгээний төвөөс бүрдсэн ба тэжээвэр амтны хэсэгтээ агаар цэвэршүүлэх системтэйгээд олон давуу талтай. Ийм хотын завгүй хэмнэлт донд амар амгалан байдлыг мэдэрмээр ивэл Monastery Tower-ыг сонгоорой.